Hi guys, бөмбөлөөс ухта тавтаа морил. Өнөөдөр би бас нэг юм болсон явдлын хэрэгээр ярина. Тэр нь бол одоо яг ямар хэрэг вэ гэхээр одоо саяхан ердөөсөө хэдэн хоногийн өмнө болсон нэг тийм болсон явдал. Тэр нь яг юу болсон бэ гэдэг талаар зүгээр юм товчхон юм видео хий гэж бодлоо. За тэгээд саяхан одоо энэ Австрт Винд саран туяа гэж дуучин байдсан шүү дээ. Одоо гавьяач үжигдсэн саран туяа. Тэгээд мэдгүй би бол ерөөсөө нэг тэр хөгжим тэр нэг тэгж хайлтал сонсч ирсэн үү гэхээс сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол манай ээж их ч энэ төргээд цөмөр айгүй их дуртай сонсдог байсан. Одоо сонсд юм уу мэдэхгүй л байна. Гэтэл ч гэсэн бүр тийм одоо дээр үеийн дуучин гэх юм уу та. За тэгээд тэр саран туяа дуучин маань одоо саяхан хэд хоногийн өмнө Винд ирж тоглолтоо хийхээр болоод за тэгээд тэр нь жоохон бүтлгүүтээд жоохон маргаан гараад ерөнхийдөө одоо баг тийм crime тал руугаа баг яваад орчих шиг болсон сонсогдлоо. Тэгээд тэр талаар өнөөдөртөө нэг юм видео хийж бодлоо. За тэгээд юу ч гэсэн хэлцгээе. Энэ Винд одоо торрент гэж нэг охин байдэн шүү дээ. Яг жинхэнээр нь бол учрал. Гэхдээ энэ видеоно зүгээр торрент гээд тэр хочоор нь яриад явчих. За тэгээд торрент маань одоо тэр саран туяа ихчийн одоо тоглолтын ерөнхийдөө зохион байгуулж хийхээр одоо болсон юм шиг байна лээ. Тэгээ яг танил талаараа энэ тэр холбогдоод тэгээд зохион байгуулахаар болоод за тэгээд саран туяа ихч маань одоо тоглолтоо хийхийн тулд айгүй их баахан шаардлагатай байсан бөгөөд одоо бүх тэгээд одоо заал, тайз, тэгээд хөгжмийн бүх хэрэгсэл одоо тэнцэнэ мэдээж бас уух юм энэ тэр хүмүүс бүгдээр нь ингээд авсан байгаа шүү дээ. Тэрнийг нь бол одоо бүх мөнгийн торрент ерөнхийдөө бол өөрөө хувьяасаа гаргаж өрчилж төлсөн юм байна. За тэгээд нэлээд бас давчуул болсон юм шиг байна лээ л дээ. Одоо жоохон рекламын төвөртөөс 7 хоногийн өмнөөс тоглолт эхлэхийн 7 хоногийн өмнөөс л болж хийж эхэлсэн юм шиг байгаа. Тэгээд нийтдээ ерөнхийдөө бол яг тоглолт болох өдөр нь ертөөсөө нэг хэдгэн баг 20-од хүмүүс л очсон юм шиг байлаа. Торрент маань тэнцээ байгаа бүх хэрэгсэл бүх төлбөрийг урьдчилж төлөөд нийтдээ баг 4,000 евро төлсөн гэсэн шүү. За тэгчээд оройн хүмүүс нь мэдээж цуглараад Виндэ тэр зааланда бүх юм бэлэн болцсон. За тэгээд дуучин саран туяа маань мэдээж тэр газараа ирчээд ердөөсөө 20 хүмүүс байна гэдгийг одоо харчаад ерөнхийдөө айгүй их дургуутсаж ууралсан юм шиг байгаа. Тэгээд ерөөсөө ямар ч ганц ч дуулалгүй тоглолтоо хийхгүйгээр ерөнхийдөө артлын хаалгаар нь гараад тэгээд машиндаа суугаад зугтцсан гэх юм уу да. Ер нь бол тэгэл яваад өгсөн. Цаашаага би Франц руу очиж одоо тоглолтоо хийнэ гэд. Тэгээд ямар ч хүмүүс одоо мэдчилсэн ч юм байхгүй. Тэгээд баяртай ч гэж хэлсэн юм байхгүй. Тэгээ ганц ч дуулахгүй бүгдийг хаяагараа явцсан л байгаа юм л та. Тэгээд тэр нь жоохон нэлээд одоо шууган болж байна одоохондоо. Торрент маань мэдээж тэр их хувьяасаа гаргасан тэр бараг 4,000 евро байгаа гэсэн. Тэрнийг одоо бас ерөөсөө дуучин саран туяагаас авч чадаагүй юм байна. Одоо тэгээд авъя гэл баахан л юм болж байх шиг байна лээ. Тэгээд буцааж өөх байх л гэж найдаа. Одоо өөхгүй бол мэдээж эн чинь луурын хэрэг гэж болох юм уу та. Ерөнхийдөө бол тийм луурын crime болсон хэрэг л болох гээд байгаа байхгүй юу. Тэгэл ер нь иймэрхүү юм болсон байна. Тэгээд энэний талаар өнөөдөр жоох яриа гэж бодоод. Саран туяа дуучин ч бол ерөнхийдөө бол Монголдо тэр үедээ айгу том алдартай нэртэй хүн дуучин байсан шүү дээ. Тэгээд одоо яг энэ Европ орны хэдэн улсуудаар явж тоглолт хийж байгаа юм шиг байна. Гэхдээ одоо яг яагаад тэгсэн одоо хувь хүнээр л торренттой холбогдож л тэр тоглолтын бүх юмыг одоо торрент дааж өгсөн юм шиг байгаа. Тэгээд хамгийн хэцүү нь одоо мэдээж торрент чинь одоо миний хувьд бол нэлээд жоохон гэж явна. Дөнгөж одоо 22-3 настай л баг. Мэдээж айгу тийм жоохон 24-т ч юм уу. Ер нь бол миний хувьд айгу жоохон хүүхдэл гэж явна. Тэгээд тийм их одоо ажлын бүх юмыг хүлээж аваад бүгдийг зохицуулаад бүр дээрээс нь одоо өөрийнхөө мөнгнөөс бүх юмыг өөрчилж төлөөд
Тэ. Тэгээд бүх юм бэлэн болгоцсон байх чинь дуучин саран туяа хурч ирээд 20 хүн одоо баг хүн биш одоо баг хүн гэж тоохгүй зүгээр хаяа явцсан л жоохон эвгүй санагдлаа. Би бас харин гайхаад маргааш нь тэрнийг нь уншичаад үзчихээ торрентын тэр видеон тэр үзчихээд бас ээж руугаа залглаа. Ээж одоо манай ээж ерөнхийдөө бол нэг тиймэрхүү монголчуудын тийм концерт энэ төр явж үзэх дуртай хүн. Тэгээд одоо бас асуулаа та дараа тэрэн дээр нь очсон байсан юм биш үсттэй яасан бэ юу болсон бэ гэсэн чинь үгүй манай ээж ажилдаа байгаа чадаагүй л гэж байна лээ. Тинчээ очсон одоо тэр 20 хүмүүс одоо яг талн малн ч яг тэр виндэ байдаг хүмүүс л байх л та. Гэхдээ нөгөө тал нь бол бүр холоос тэр саран туяаг одоо дуучин саран туяаг зорж очсон хүмүүс айгүй их байгаа юм шиг байна лээ. Зарим газар нь Линзээс, зарим нь Грацаас ч их шиг гих мэт айгүй холоос л ирсэн хүмүүс. Тэр чинь одоо бас одоо такс нь л гэхэд 50 евро байсан уу 55 евро байсан. Тэгээд тэр дуучин зорж очичоод хол замд гараад бүх одоо унаа, бензин, бүх юмны төлбөрийг мэдээж төлж байгаа хүмүүс, таксын ч гэсэн төлцсөн хүмүүс. Тэгээ очиод одоо дуучнаа сонсох гэтэл ерөөс юу ч болсонгүй нөгөөх нь ингээд цухтаага явцсан. Дараа нөгөө бүх юмыг бэлдэж өгсөн одоо торрент хүртэл мөнгөний нөгөөгүй. Тагчиг болцсон цухтаацсан байгаа. Нэг иймэрхүү хэрэг болсон байна. Тэгээд одоо сүүлдээ одоо интернетээр бас харж үзэхэд бол ерөнхийдөө торрент мөнгөө авъя гэж нэг хичээл байлаа мэдээж ойлгомжтой. Одоо би ингээд хараад үзээ л та 4000 евро зарцуулагдсан гэж торрент одоо хэлсэн байсан. 4000 евро энд бол үнэхээр их мөнгө. Маш их мөнгө. Тэрнийг нь одоо монголоор бодоод үзэх юм бол одоо монгол төгрөгөөр бодоод үзэх юм бол бүр илүү их байна шүү дээ. Интернетээр мэдчих одоо хийгээд үзлээ. 4000 евро одоо яг хэдэн төгрөг болж байна гэхлээр одоо ингээ харуулчих. Энэ харагдах нь уу? За ойлгохтой энэ харагдахгүй байна. Sorry. Би тэгвэл зүгээр уншаад өгчээ. 16 сая гаруй төгрөг болж байна. 16 сая ч та бас амар их мөнгө шүү дээ. 4000 евро ч энэ ч гэсэн айгүй их мөнгө. Тэгэд одоо тэр мөнгийг буцааж өгөөсэй л гэж найдیں۔ Бүр болохгүй бол мэдээж шүүх цагдаад хэлж өгөөд мэдээж маргаантай юм чинь шүүхээр л шийдвэрлэх байх гэж бодож байна. За тэгээ явандаа яг юу болох юм хийх юм. Одоо би бас хэлж мэдэхгүй байна. Би бол энэ чинь ерөөсөө оролцоочгүй тэгээд зүгээр л одоо интернетээр л одоо ингэж харж үзлээ би бас өөрөө торрентыг таньдаг болохоор тэгээд айгүй их өрөвдөлтөй гэх юм уу харамсалтай байна. Тэгээд дуучин саран туяада хандаж хэлэхэд та ийм жоохон охиныг одоо ингэж амар лөө үрдэж болохгүй. Мөнгө төгрөгийг өгөөд одоо ядаж тэглэж дуусгаарай. За баярлалаа. Дараа нь энэ тал дээр ямар нэг шинэ мэдээ гарч ирэх юм бол дахиж энэ талаар видео хийнэ. Монголчуудынхаа ингэж лөө үрдэж болохгүй шүү. За баяр та.